Сайн байцгаана уу? Helena 11 TV-ийн өнөөдрийн оруулах видео маань кино урлаг дэлгэцийн төвхөндөх шилдэг 10 эсрэг дүр. Уг видео хийх гэж маш их судалгаа хийлээ. 50% нь миний өөрийн үзэл бодлоос хамаарсан болно. Хэрвээ танд миний хийдэг видео таалагддаг бол лайк болон саб дарахаа бити мартаарай. Мөн манай Facebook дэх пэйж хуудас болон Instagram хаягийг дагаарай. Facebook дэх пэйж хуудсан дээр хүссэн дебет хийж болно. Бүгд чөлөөтэй. За ингээд видеонд орцгоё. Жагсаалтын 10-т Voldemort. Жүжигчин Ralph Fiennes-ийн бүтээсэн Том Marvolo-оор эдлэн Harry Potter ертөнцийн нэрийг нь хэлцвэрхэлдэггүй байж болох хамгийн дарга шитгэн. Шидгүү ээжин түүний эцгийг Harry андар өөртөө дурлуулж Томыг тээж төрүүлсэн байдаг. Voldemort-ийн дагагчдынхаа үзэн яддаг бохор цус тэдийч айдсаар бүгднгийн дарангуулдаг бөгөөд туйлын зорилго нь амьд бүхнийг айдсаар удирдах байдаг. Harry-аас биш Harry хандаас үүссэн хүүхэд болохоор Harry-ийн талаар ямар ч ойлголтгүй мэдрэмжгүй байдаг. Эцэг болон гэр бүлээ бүгдийг нь хөнөөж өөрийн авгаа хүртэл үзэн яддаг тул өөрийн нэрний үсгүүдийг ашиглан Voldemort гэх нэрийг өөртөө өгсөн. Бид бүгдийн хүүхэд нас Harry Potter-ын кино зуралтай салшгүй холбоотой. Энэ киног үзэж байсан бүх хүүхэд Voldemort гэдэг нэрийг мэднэ. Эцэст нь Voldemort-ын хэлж байсан quotas гэвэл сайн зүйл гэж байдаггүй. Зөвхөн хүч чадал болон түүнийг эрэлхийлэх сул дор хүмүүс л гэж байдаг. Tom Marvolo-оор идэл. Жагсаалтын 9-т Sauron. Бүгжний эзэн 3 анги триложи уран бүтээл нь миний хамгийн хайртай, жилдээ нэг сэргээж үздэг уран бүтээлүүдийн нэг. Уг кинонд шидэднүүд, эльфүүд, дворфууд, луунууд, мөн гэрэл гэгэлэг зүйл болоод харанхуй ойлголтыг маш сайн шингээж өгсөн уран бүтээл юм. Оскарт 17 номинац эзэн болсноор давтагдшгүй триложи уран бүтээл болсон байдаг. Sauron нь 1-р ерний төгсгөлд эзэн Morgoth-ийн ултын үеэр дараагийн харанхуй эзэн болсон дүр. Хэдий кинон дээр 10-аас дээшгүй секунд үзэгдсэн боловч Frodo Sam-ийн аяллаас ямар хүчтэй харанхуй руу татах чадвартай гэдгийг нь Frodo-гийн бөгжийг авч явах үеийн зовлон шаналлаас нарж болно. Sauron гэдэг дүрд гэгээлэг зүйл гэж байдаггүй зөвхөн харанхуй л нөлж идэг. Хэдий цөөхөн идэхэн секундэд үзэгдсэн боловч Sauron нь 3 анги триложи кинон дээрх агуу бөгжний нөхөрлөлийн үйл явдлыг эхлэх бүх шалтгаан нь байсан юм. Жагсаалтын 8-т Michael Myers. Halloween киноны цуврал алуурчин Michael Myers нь бүх цаг үеийн хамгийн алдартай кино дэлгэцийн цуврал алуурчин юм. Түүнд 8 дахь байрын төлөө өрсөлдсөн 2 дүр нь Jason Voorhees болон Freddy Krueger байсан. Яагаад Michael Myers-ыг 8-т оруулсан бэ гэвэл нэгт бусад хоёроос илүү олон кинотой, хоёрт box office хамаагүй илүү амжилтыг үзүүлдэг, гуравт бусад хоёр шигэ чөтгөр биш харин сэтгцийн өвчтэй хүний дүр юм. Michael Myers-ын cosplay-г Halloween гэж ер нь л байдаг байх. Утга барин удаан алхахаа өгдөөр нь хизээд гүцэж очиж алах хүнээ алдаг тийм л дүр баг өгшгүй гэж хэлж болохоор амбөгтэй. Halloween-ийн баяр дурлагсад болон Michael Myers-ийн фэнүүдэд баяр хүргэе. Жагсаалтын 8-т Halloween цувралын Michael Myers байлаа. Жагсаалтын 7-д Walter White, Breaking Bad. Breaking Bad гэх нэртэй 6 сизонтэй AMC телевизийн цуврал нь миний амьдралдаа үзсэн хамгийн best телевизийн цуврал байсан. Walter White гэх хижээл насны хинт ч гим оргүй химийн багшийн дүрээс замдаа таарсан хэнийг ч нухчин дарах аимшигтай харгас дүр болж байгааг уг кино зурлаас үзэх болно. Химийн мэдлэгээр хар тамхины ертөнцид хамгийн төгс метик бүтээдэг Heisenberg нь эхэндээ хор тавдраараа үхээс өмнө гэр бүлдээ мөнгө олж өгөхийн төлөө зүтгэж байсан боловч бохор мөнгө болон хүндлэл хүч чадал цохордог. Угийн гүйлгээ ухаан болон манипуляц хийх чадвараараа мэдлэг боловсрал муутай гэмт хэрэгтнүүдээс онцгойрон илгардаг. Өөр дээр нь зайлшгүй ирэх аюул нөхцөлийг яг эсрэгээр нь 360 эргүүлж чаддаг тийм л ухаалаг дүр. Walter White-ийн хэлсэн quotas гэвэл киноны төгсгөлд эхнэр Skylar-тай ингэж хэлдэг. Би энийг өөрийнхөө төлөө хийсэн. Надад таалагдсан. Би энэ зүйлдээ маш сайн байсан. Би үнэхээр амьд байгаагаа мэдэрсэн гэж хэлдэг. Жагсаалтын 7-д Walter White, Breaking Bad байлаа. Жагсаалтын 6-д Hans Landa, Inglourious Basterds. Quentin Tarantino-гийн ээлжит нэгэн masterpiece бөгөөд уг киноноос Hans Landa-г асвал зүгээр л нэг фан кино болж өрнө. Hans Landa-гийн дүрийн онцлогийн хувьд гэх юм бол киноны эхэнд еврей гэр бүлийг шалан дор оргнуулж буй Франц фермер дээр ирээд маш солилтойгоор гэрт нь орж болох хэсгийг асуудаг. Мөн сүү ууж болох хэсгийг ийдгээр гуйдаг, гэрийн эзнийг маш их хүндэлдэг, бүх хэмийг нь магтан байх хэдий ч ярианыхаа дундор өөрийнхөө хэн болох, хэр хүчтэй болох хэсгийг дахин сануулдаг. Тэрч бүх хэл ганцаар нэрж болох уу гэж гэрийн эзнээс зөвшөөрөл авдаг. Тэд энэ харилцан ярианых үеэр англиар хоорондоо ярих бөгөөд Францд ирсэн еврейчүүдийг хайж байгаа ажлаа тойрогоор тайлбарлаж байгаад маш аимшигтайгаар царайгаа урган гэрийн эзний нүд рүү цоо ширтэн чи тэднийг гэртээ оргуулж байгаа тийм үү гэж асуудаг. Балмагцсан гэр эзэн тийм ээ л гэж айсандаа хэлдэг.
тэднийг шолон дор байгаа хэсгийг заалгасны дараа гэр эзэнтэй англиар яриха болоод Францаар "Сүгэр дайсанд баярлалаа. Бидний ажил ингээд боллоо. Зав гаргасанд баярлалаа" гэх үеэрээ хаалгыг аяарханы нэмэлт зэргүүдийг оруулж ирэн еврей гэр бүл байгаа газар руу автоматар шүршүүлдэг. Уг хядлагаас Шошана гэх нэртэй еврей охин ганцаар амьд үлдэж амь тэмцэн гүйж байгаа хэсэг гардаг. Түүний араас бууж өглөөлөх Ханс Ланда хизээч барьжхан дөө гэсэн байдалтайгаар бууга буулгаад дараа уулзлаа түр баяртай Шошана гэж бахирдаг. Энэ хэсэг нь маш эвгүй. Жүжигчин Кристоф Вальц нь уг дүрээр Оскарын шилдэг туслах дүрийн шагнал авсан байдаг. Ханс Ландагийн дүрийг түүнээс өөр бүтээж чадах хүн дэлхий дээр ер нь бол байгаагүй. Учир нь Ханс Ланда нь Герман, Итали, Франц, Англи хэлээр төгс ярьдаг дүр бөгөөд Кристоф Вальц нь энэ шаардлагыг 100 хангасан байдаг. Жагсаалтын 6-ад Ханс Ланда Inglourious Basterds. Жагсаалтын 5-д Thanos Avengers Infinity War болон Endgame. Josh Brolin жүжигчний амьлуулсан Thanos бол MCU-гийн түүхээс гаднах бүх цаг үеийн хамгийн агуу эсрэг дүрүүдийн нэг билээ. Дан ганц түүнийг хорон санаатан гэхээсээ илүү зарим талаараа түүний зөв байсан юм шиг санагддаг. Жишээлбэл Infinity Gauntlet ашиглан Snap-ийг ертөнцийн тал амьдаршихыг үгүй хийсний дараа байгаль эргээс сэргэж үн Endgame дээр тодгаарагддаг. Мөн Eternals дээр тэрбум жилд нэг удаа Celestial төрөхстэй байдаг. Манай дэлхийн Celestial-ийн хост болохоор сонгогдсон байсан бөгөөд манай гарагийн хүн амын тоо тодорхой хэмжээг гүйцэх үед Celestial дэлхийг дэлбэлэн дотроос нь төрөхстэй байсан. Thanos дэлхийн хагас умыг устгаснаас болж төрөх ёстой байсан Celestial Tiamat-ийн төрөх цагийг хойшлуулсан байдаг. Зүгээр ч нэг алаа төрөмгийлээ гэсэн дүр биш, зарим талаараа аврагч байсан уг дүрийн онцлог маш өндөр IQ-тэй хэлж ярьж буй үг суулган нь философик байдаг. Өдгөө олон жил амжилттай яваа хамгийн том франчайзын хамгийн гайхалтай эсрэг дүр бол галзуу Titan Thanos үлээ. Түүний хэлсэн квотуудаас гэвэл хамгийн хэцүү сонголтууд л хамгийн хүчтэй хүсэл зэргийг шаарддаг. Жагсаалтын 5-д Thanos Infinity War болон Endgame. Жагсаалтын 4-д Антон Чигүр No Country for Old Men. Жүжигчин Хавьер Бардамын бүтээсэн Антон нь сэтгцийн эмч нарын хийсэн судалгаагаар 400 кино 126 дүрээс хамгийн бодиттой төгс psychopath дүрээр тодорсон байдаг. Миний хувьд киног үзэж дуусгаад яг юу болчихоо гэсэн бодолтой үлдчихсэн. Жишээ нь гол дүр нь off screen дээр өгдөг киног анх удаага үзсэн мэн тэр. Гол дүртэн тоглосон Josh Brolin Хавьерийн талаар Joe Rogan-ы подкастн дээр ярихдаа тэрийн дүрийг бүтээхдээ маш их стрессцэн гэж хэлдэг. Joe Rogan түүнээс яагаад тэр уг дүрийг бүтээхдээ дургүй байсан гэж юу гэж асуухад үгүй тэр миний үсийг харалтаа what the fuck гэсэн гэдэг. Coin ах トゥ суу кино хийх үеэр Хавьертай уулзах үед Хавьер би машин барьдаггүй, би англиар муу ярьдаг, би хүчирхийлэл дургу гэж хэлэхэд Coin ахын дүүс тийм болохоор л чи бидэнд хэрэгтэй байгаа юм гэж хариулсан байдаг. Дээрээс нь Хавьер Coin ахын дүүсийн кинон тоглохыг маш их хүсдэг байсан болохоор зөвшөөрсөн байдаг. Ерөнхийдөө л хэнийг ч өрөвдөхгүй алдаг, заримдаа зоос шидэж өөрсдөр нь сонгуульд шийдэн, хүн цусан дургу цэвэрч гэдг нь киноны ихнээс харагддаг. Киноны төсгөл зарим хүмүүс түүнийг гол дүрийн ихнэрийг алаагүй амьд үлдээсэн гэж боддог, харин миний бодлоор тэр түүнийг алсан. Шалтгаан нь түүний гэрээс гарах мөчд гутлынхаа болон цуснаалц хэсгийг шалгаж байгаа хэсэг гардаг. Уг дүрээс маш их хүйтэн мэдрэмж эргэлзээгүй байдлыг мэдэрдэг. Жагсаалтын 4-д Антон Чигүр No Country for Old Men. Жагсаалтын 3-д Hannibal Lecter The Silence of the Lambs. Жүжигчин Энтони Хопкинсийн бүтээсэн Hannibal Lecter нь бүх цаг үеийн хамгийн сэтгэл сэрдгэлэн эсрэг дүрүүдийн нэг бөгөөд яг юу нь гэж хэлж мэдэхгүй ч цаанаа л чихүүдээс өргөмдөр нэг ч нүдэ завчилгүй өөдөөс ширтэн ярих нь бас л дотор ар займаар IQ 145 суу тухаантан гэмээр тэрбэр өөрийн эргэн тойронд байгаа зүйлсийг тэрч бүхэл FBI-ийн ажилтны хүртэл манипуляц хийж толгойг нь угаадаг. Цахилгаан шаттай хэсэг нь үзэгчдийн хизээч өмнө үзэж мэдэрч байгаагүй аим шиг мэдрүүлсэн байдаг. 2001 оны Hannibal дээрх тархийг нь өөрт нийлүүлдэг хэсгийн талаар бүр яриадч яах вэ? Hannibal Lecter-ийн квотаас дурдвал хүний сэтгэл хөдлөл бол бидний зэрлэг өвөг дээдсэн бэлэг юм. Харин харгислал хүний хүндрэлтний өөртөө бэлгэлсэн бэлэг юм гэж хэлдэг. Кино урлагт Chilling Will-ын очоор алдартай өгдөр нь манай жагсаалтын 3-т орлоо. Hannibal Lecter The Silence of the Lambs. Жагсаалтын 2-т Joker The Dark Knight. Heath Ledger-ийн Joker нь комик дүр гэхээс илүү төгс галзуу маниакийн дүр юм. Тэрээр уг дүрийг бүтээх явцдаа өөрийгөө зочид буудалд сараар дүгчин дөнгөж 20 цагийн нойрыг аван хар тамхи хэтрүүлээ эргэлж дүрдээ төгс уссан байдаг. Өмнөх Joker болох Jack Nicholson Heath Ledger-т Joker-ийн дүрийг аюултай гэдгийг сануулсан байдаг. Кино ихтгэл явцад босож үжигчид түүний Joker-оос үнэхээр их айж Heath Ledger-ыг олж харахгүй байсан тухай дурсдаг. Мөн байцаалтын хэсэг дээр намайг жигнэсээ зөөх гэж Christian Bale-с үссэн байдаг. Супер отортой комикоос хэлүүлсэн хамгийн агуу уран бүтээлүүдийн нэг мөнөөсөн мөн билээ. Christian Bale-ийн Batman-ыг биш Heath Ledger-ийн Joker-оор уг киног дурсдаг. Дүрийн хувьд маш ухаалаг, маш сайн стратегч, сайн залуусыг ч муу залуус болохоор манипуляц хийж чадвартай тийм л ухаалаг. Heath Ledger энэ дүрээрээ Оскарын шагнал хүртсэн байдаг. Харамсалтай нь дүрээсээ гарч чадлагүйгээр тунгаа хэтрүүлэн нас барсан байдаг.
Heath Ledger-ийн Joker-ийн квотуудаас дурдах юм бол хэрвээ чи ямар нэгэн зүйл сайн бол түүнийг эзэж буй үнгүй хий. Жагсаалтын хоёрт Joker The Dark Knight. Жагсаалтын нэгт орсон дүрээ танилцуулахаас өмнө жагсаалтанд ороогүй ч дөрвдүүл зохистой дүрүүд бас байгаа. Honorable Mention гэсэн үг. Уг жагсаалтанд Fade Rauta, Dune 2, Zod, Man of Steel, John Doe, Seven, T-1000, Terminator 2, M. God, Schindler's List. За одоо харин жагсаалтын нэгт орсон дүрээ танилцуулах цаг болсон байна. Бүх цагийн үеийн номер 1 эсрэг дүр бол Darth Vader буюу Anakin Skywalker, Star Wars. 1977 онд гарсан Star Wars кинон тухайн цаг үеийн хүмүүсийг байлдан дагуулж тархийг нь дэлбэлэг төгсөн бүтээл байсан. Эсрэг дүр гэдэг ойлголтын хамгийн том жишээ нь яахын аргагүй Darth Vader юм аа. Anakin Skywalker нь өөрийнхөө ертөнцийн сонгогдсон нэгэн бөгөөд харанхуй өвчнөд давцсныхаа дараа жинхэнэ утгаараа эсрэг дүр гэж юу байдгийг харуулсан. Түүний өмсгөл дуулга болон бас сөөн гамсгай тохиол байна. Iconic гэхэд дэндүү iconic зүйл лээ. Уг Star Wars-ийн хамгийн ихэнд гарсан триложи нь бараг 50 жилийн өмнөх кино гэхэд одоо хүртэл үзэхэд сонирхолтой байдаг. Тухайн үеийн хүмүүс үзээд яг яаж галзуурсаасан бол гэж бодоход хүрдэг. Star Wars-ийн фэнүүдтэй маргааш чиргүй гэсэн үгч бас байдаг. Уг гайхалтай триложигоос болж одоо үед гарч буй сайн болон муу кинонууд Star Wars-ийн нэртэл бол box office-д маш их ашиг олдог. Эцэст нь хэлэхэд миний хийсэн жагсаалт танд таалагдсан ч байж магадгүй, таалагдаагүй ч байж магадгүй. Өөрийнхөө шилдэг 10-ын жагсаалтыг комент хэсэгт үлдээгээд эргэр хүлээж авахыг хүсэж байна. Лайк дарахаа мартава, саб дарахаа мартава. Alien 11 TV байлаа.